За тэгэхээр интернетээр сүүлийн үед нэг маш сонир зүйл болоод байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр та хэдийн дийлхэнд бас гадарчлаа байгаа. Дэлхийн хамгийн олон сабскрайбтай ютубер MrBeast асуудалд ороод байгаа. Хэрвээ хэдхэн сарын өмнө дэлхий дээрх хамгийн cancel дуулшгүй ютубер хэмээг гэвэл би эргэлзээ авахгүй MrBeast гэж хэлэх байсан. Ер нь бүх цаг үед баг хамгийн их мөнгө тараасан хүн баха ютуб дээр. Үзүүштэй бичлэг хийгээд хүмүүст мөнгө тараад хүн яагаад асуудалд орвоо гэж та нар гайхаж магадгүй. Би бас анх гайхсан. Тэгээ эхэндээ бол би юу гэж бодож байсан бэлэр хүүшин Америкчууд нэрээ явж MrBeast-ийг хүртэл cancelдахад оролдоод их гэж боддог байсан. Ерөөдөө ингээд асуудал руу хараад өнгийгөө жоох ингээд харахад бол ер нь бол бас зүгээр ч нэг хөнгөн зүйл бас биш юм бэлээ. Тэгээ одоо хэдүүлээ шууд яагаад MrBeast энэ олон хүмүүсийн үзэн ядалтыг аваад байгааг шууд ярилцъя. Ер нь бол бас хэд хэдэн асуудлууд байгаа. Гол одоо яг сериусны асуудлууд хаанаас эхэлсэн бэ гэхээр яг одоо бидний харж байгаа Dogpag 404 гэдэг нэртэй суугийн залуу 2 бичлэг постлсон байгаа. Тэгээ 2 бичлэг бол маш их хандлт авсан байгаа. Та хэд харж байна. 3-7 оны өмнө 14 сая, нэг нь болохоор 11 сая тий. Тэгээд би MrBeast одоо хамт ажиллаж ийсэн. Тэр бол одоо юу гэдэг худ гар шүү гэсэн гарчигтай. Тэгээ хандлтыг нь хараад бол та хэд ер нь бол энэ нэлээд сериусны юм байгааг нь бол харж байгаа. Ер нь бол хэд хэдэн асуудал байгаа. Тэгээд үдэ нэгээр имэгтэхстэй яри. Тэгээд хэд хэдэн асуудлын нэг нь юу вэ гэхээр MrBeast бичлэгнүүдээ хурамчаар гэх юм уу одоо худ юмнууд аяих байсан гэж бол ярьсан байгаа. За эхний чи юу вэ гэвэл MrBeast 7 хоног далаа дээр ингээд гацж байгаа бичлэг хийсэн. And there goes our boat. We are now stranded for 7 days. Харж байгаа. Тэгээд одоо ингээд намайг одоо онгоцнууд бидний онгоцнууд орхив явлаа. Тэгээд 7 хоног одоо ингээд далаа дээр байна гэсэн байгаа. За тэгээд хүмүүс юу гэж анзаарсан бэ гэхээр time lapse дээр бол энэ дэр хүмүүс бол байхгүй байгаа. Since the temporary shelter couldn't withstand rough weather. За тэгээд яасан бэ гэхээр бичлэг дээр 4 өдөр гитсэн одоо time lapse-н дээр Stop for around 20 hours straight. хинч байхгүй байгааг одоо өөртөө энэ дотроо байгаа гэд одоо хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд юу нь бол хинч байхгүй байгаа. Зүгээр одоо ингээд хажууд одоо тухтай усан онгоцонд унтж байгаа. Тэгээд буцаж ирж ингэж хонсон. Зүгээр бичлэг хийхдээ л ингэж ирж хийсэн гэдэг нь бол хүмүүс барьсан. За тэгээд яасан бэ гэхээр 5 дахь хоног бид нар харж байна. 5 дахь хоног гэж ингээд салхинд одоо тэр юуных нь даун хажиж болоход бол хинч байхгүй байсан. Тэгээд хүмүүс гинт одоо дараагийн одоо фреймээс нь гарч ирсэн. Weather around the boat looks different after the cut. Тэг хүмүүс ерөөдөө энэ цаг агаар нь ч гэсэн хараад за ерөөдөө MrBeast бол зүгээр хажууд нь тухтай те VIP онгоцонд ингэж унтжаад гарч зүгээр бичлэгээ хийчихэл тэгэл идэлцсэн юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэг өөр яасан гэхээр MrBeast-ийн инфлюенсерүүд ороод хоорондоо нууц тоглоод одоо төрүүлсэн сая доллар авдаг бичлэгний одоо зохиолыг өөрчилсөн гэж үтсэн байгаа. Яасан бэ гэхээр энэ эмэгтэй бол тэр бичлэгэнд оролцсон, тэрийг нь бол илчилсэн 2023 онд илчижсэн байна. Тухайн үед бол хүмүүс нэг тоогоогүй чи одоо те баг ингээд бичлэгэнд оролцсноо баярлал гээд ухааны үзэгч ч гэсэн өөртөө тоогоогүй. Тэгээ сүүлд яалчгүй ингээд MrBeast-ийн юмнууд ингээд ил гараад тэгэхээр энэ эмэгтэйг ярьсан юм үнэн юм байна гэдэг хүмүүс ойлгосон. Яасан бэлэр энэ эмэгтэй өг нь бол 3-т орсон юм байлээ. Тэгээ 3-т орсон ч гэсэн яг бичлэгэн дээр гарч байгаа тэр юуг нь болохоор эхний 3-т орсон хүмүүсийн шал өөр хүмүүс болгоод тэр 3-т нь болохоор Логан Пол хийж байсан дэлээ. Арай алдартай, арай олон даагчтай инфлюенсерүүдийн сүулт үйлдэлсэн болгоод тэгээд ингээд ер нь бол бичлэгийн зохиолыг өөрчилсөн байна. Тэгээ мань хүн энэ эмэгтэй яасан бэхлээр яг бичлэг гарсныгаа дараа хараад хүүшээ гайхштай хүүе би ч одоо энэ уг нь 3 мурт ороод аягүй мундаг л яваадсан. Ягаад миний орн ингээд өөр зүгээр л олон дагчтай хүмүүсийг оруулсан бэ гэх. Тэгээ тэр нь тэгээ өөрчлөлсөн болсон ер нь бол баг батлагдсан. За тэгээ өөр чи юу вэ гэхээр зарим бичлэгүүдээр хожигдсон хүмүүс нь хожигддгүү. Тэгсэн мөртлөө ингээд MrBeast өөрийнхөө хүссэн хүмүүсээ хожуулдаг гэсэн юм шоунууд аягүй их гарч ирсэн. Жишээ нь энд одоо нэг хүн лазеранд хүрэх ёстой байж байгаад хүрсэн ч гэсэн яагаад ч хүүг нь бол хүмүүс барьж авсан харж байгаарай. Сая хурж ах шиг байна. Харж байгаа. Тэгээд энэ дүүрсэн устай одоо юунаас гарж байгаад энэ хаалга нь ажиллахгүй байж байгаа. Тэг цагийн хувьд ч гэсэн аюу их юм. Юу ордгийг бол хүмүүс шүүмжилсэн байгаа. Ингээ уснаас гарах гад ингээ хаалга нь ажиллахгүй байж ийснаа зүгээр л яг нөгөө цагаа явуулж агаад одоо бүх юм одоо ийм скрипттэй бүх юм одоо ийм төлөвлснөөр явдаг гэсэн байгаа. Тэгээд энэ челленжид оролцсон хүн нь өөр мэрэгжлийн одоо иймэрхүү юм хийдэг
хүн болж таарсан. Тэгээ оролцож байгаа хүмүүсийн тал дээр бол нэлээд хил ам үүссэн. Одоо жишээ нь Willy Wonka-гийн шоколадны үйлдвэр дээр оролцсон хүн нь бол өөрөө ийм 700 мянган subscribe-тай ютубер байсан. Тэгээд ийм нэг хосын влог хийдэг ютуберүүд. Тэгээд яасан бэ гэхээр жоохон хөвчлээ заяа. Хосын влог хийдэг байжгаад эхнэр нь Mr Beast одоо биднийг сонгосон гэж бол ам алдсан байгаа өөртөө влог дээр. Talk to Jimmy Bell. What do you got to say to Jimmy, say thank to him? you for picking us. No, he didn't. It was random. Mr Beast биднийг сонгосонд баярлаа гэдгсэн чинь нөхөр нь засаад энэ рандом байсан шүү дээ тий. Суглаагаар ингэж бид нар оролцсон шүү дээ гэж засаж байгаа хэлж гин. Тэгээ түүгээс зогсохгүй яасан бэ гэхээр тэр 100 охин 100 хүүгүүдийн эсрэг $500,000 төлөө өрсөлдөг бичлэг дээр өөрийнхөө ажилтнуудаас бол нэлээд оролцуулсан байгаа юм. Одоо харж байгаа. Өөрийнх нь одоо хүний нөөцийн менежер нь байна. Энэ бас өөрийнх нь компанид ажилладаг эмэгтэй байна. Тэгээд найз охиноо хүртэл оролцуулсан байгаа. Энэ жишээгээр ер нь айгүй олон ажилчид нь ингэж орж идэг. Тэгээ түүгээр зогсохгүй өөрийнх нь эдитер нь тэмцээнд дөрүүлж мөнгө авч гин. Би эдитерийг тэмцээнд оролцуулж мөнгө өгд юм уу? Ямар вэ? Тэгээ гэх мэтчлэн ер нь бол найз нөхөд гэр бүлээс аюу их хүмүүс оруулдаг. Тэгээ өөрөө бол Mr Beast хэлэхдээ бол та subscribe дараарай, subscribe сайн дарах юм бол та нарыг дарсан хүмүүс дундаас чинь би ингээ хүмүүс сонгож манай бичлэгэнд орно шүү гэж бол зарладаг. Тэгээ яг тэгж зарлчаад бас ингээ ойрын хүмүүсээ бичлэгэндээ оролцуулах нь бас жоохон ёс суртахууны хувьд жоохон тийм л санагдсан юм шиг байна хүмүүс. Тэгээ ер нь бол ихнийхэн шалтгаан иймэрхүү бичлэгтэй холбоотой, бичлэгийн скрипттэй холбоотой. Тэгээ миний хувьд бол энийг нэг юу гэж харахгүй байгаа. Mr Beast одоо хэдэн бичлэг хийсэн юм бэ? Энэ олон бичлэг дунд нэг хэдэн таньдаг хүнээ оруулах юу байгаалах миний бодлоор л энэ чи хэдэн 100 хэдэн мянган бичлэг байгаа шүү дээ баг. Тэгээ тэр зохион байгуулалтаа гэдэг тал дээр бол нэг бас сүртэй юм биш байх гэж бодож байна. Яг хуу зарим бичлэгийг үнэхээр бас гоё үзүүштэй болохын тулд жоохон тийм нэг зохион байгуулалттай нэг дахид давтдаг ч юм уу те. Одоо энийг тэгдэг гэдэг ч юм уу. Тэр юм байж болох л бах. Тэгээ энэ хэсэг бол ер нь л хамгийн хөнгөн хэсэг нь. Нэр марцнаас та нар үзэж амжсан уу юу? Би анх удаа ундааны рекламад тоглосон. Та нар бүгдээрээ Tim Burke-ыг ууж үзсэн бах. Энэ юу вэ гэж юу? Таны бодож байгаагаас 2 дахин багасаах. Энэ бол сэргээдэг жимс. Ирүүлэр цангаагтай. Tim Burke Sparkling. Харж байгаа юм хөөрхөн реклам байна. Монголд бол нилээ явсан. Одоо ч явж байгаа. Монгол очиж галс реклам тоглож буцаж ирсэн. Tim Burke ундааны давуу тал нь юу вэ гэхээр бусад ундаатай харьцуулбал сахарын орцоороо ойролцоогоор 2 дахин бага байгаа. Тэгсэн мөртлөө амтаараа дутах юм байхгүй. Бараг илүү санагдаж магадгүй. Би эндээс бүх амтыг нь ууж үтсэн. Гэхдээ надад бол шивгаатай айгүй дайггүй санагдсан. Тэгээ та нар ч гэсэн Tim Burke-ыг уугаад аль нь хамгийн гоё амтай надад хэлээш үү заяа. За ингээд бис рүү эргээд орцгоо. За хоёр дахь ерхий шалтгаан нь юу вэ гэхээр энэ Chris гэдэг яг одоо бидний харж байгаа энэ хүнтэй холбоотой. Ер нь бол овоо хэдэн жилийн өмнөөс Mr Beast-ийн сувг дээр хамтарч одоо оролцдог залуу байсан. Тэгээд хүүсээ солиулсан. Тэг явцдаа ер нь бол эмхтэй болсон. Би ингээд зүгээр нэг хэсэг анзаарахгүй байж байгаа л биш наарсан чинь нэг эмхтэй хүн дунд нь ягаад шинэ эмхтэй авсан байна гэж би тэгээ бодож байсан аахгүй. Чинь нөгөө хуучин эрэгтэй байсан хүүсээ солиулсан. Яг гоо эхлээд бол тэр хүүс солих тал дээр бол үзэгчд бол жоохон хэсэг үзэгчд нэлээд дургүй байсан ч гэсэн Mr Beast бол өөрөө нэг сүртэй тоогоогүй. Тэгээ дараа нь юу ил болсон бэ гэхээр хүүсээ солиулсан Chris гээд залуу нь өөрөө бас ер нь жоохон асуудалтай нөхөр байсан юм билээ. Яасан бэ гэхээр айгүй олон бага насны хүүхдүүдтэй жоохон sexualize хийж одоо тий юу гэдэг жоохон бэлгийн замраагүй маягаар чатлсан олон чатууд нь бол ил болсон. Мэдээж насанд хүрээгүй хүүхдүүдтэй одоо ийм маягаар олон чатууд нь ил болчоор ер нь бол том асуудал. Тэгээ сая сар 2 сарын өмнөөс бол өөрөө мэддэг тэгээд би одоо Mr Beast-ийн юунаас нь багаасныг гарч байгаа шүү гэдэг. Ерөөхдөө салсан. Тэгээ зарим бичлэн дээр бол одоо ингэ шалгагдж байгаа, шүүх хурланд болох гэж байгаа гэсэн юуд бас бэлээ. Тэгээ яг ухаад бас бүх мэдээллийг гаргаад та нарт ярих юм бол хэдүүлээ аюу их цаг алдан зүгээр. Ер нь бол энэ Chris гээд багийнх нь залуу хүүсээ солиулсан залуутай л ер нь холбоотой асуудал гэж бол ойлгох хэрэгтэй. Окей. Эхнэр хүүхэдтэй байсан юм бэ шүү дээ бүр. Ядж яхад эхнэр хүүхэдтэй байж байгаа. Тэгээд салаад хүүсээ солиулаад хүүхд сонирт өгөлцсөн юм. Хэшин. Окей. Тэгээ энэ бол үзэгчд бол мэдээж таалагдахгүй ойлгомжтой байсан. Тэгээ Mr Beast ч өөрөө хүүхдүүд авийг үздэг сууг. Тэгээ хүүхдүүд авийг үздэг суугийн тэрэн дээр нь ажилдаг тэ камер урд байн гардаг хүн өөрөө иймэрхүү төрлийн асуудлууд орчхоор мэдээж хин дуртай авах. Тэгээ өөр нэг том асуудал гарч ирсэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр яг одоо бидний харж байгаа. Би 24 цагийг одоо ийм тусгаарлагч өрөөнд галзуун тусгаарлагдаг өрөө гэдэг чинь тэр өрөө нэгэд өнгөрөөлөө гэсэн бичлэг дээр
нэг масктай нөхөр орж ирсэн. Тэгээд яасан бэ гэхлээр энэ масктай нөхөр явж бас л нөгөө бага насны хүүхэд хүчрхийл нэр нь орооцолтоод одоо яллагдчихсэн хүн болж таарсан. Тэгээ Америкт яадаг вэ гэхээр ийм хүн гаж донтой эсвэл ийм хүнд хэргийн одоо хэрэгтнүүдийг нэр ус хаяг нь бол ил зарлж одоо ийм нэг лист чагсаалтанд байдаг хүмүүсийг одоо нөгөө болгоомжтой байх мэдэгдүүлэх үүднээс те ийм хүнд хэрэг хийсэн хүмүүс нийгэмд бас ингэж хинч мэдэхгүй чимээгүй амьдрах нь бас нийгэмд өөрт нь бас аюултай учраас Америкт бол тэгж ил одоо байдаг. Тэгээ тийм учраас бичлэгэнд бас ингэж масктай оролцсон байгаа. Энэ үеэр Крис нь эрттэй байсан биз шүү дээ. Тэгээд ер нь бол хүмүүс сая энийг мэдээд бол бужигнсан. Тэгээд шалгахад бол тэр мэдээлэл нь үнэн болж таарсан. Тэгээд энэ дээр бол хүмүүс бужигнсан аргагүй тийм үү. Хүүхдүүд үздэг сууг дээр юм жигэн гаж донтой нөхрийг ингээд маскын зүүлгээд одоо өөрийнх нь царайг нь нуулгаад ингэж бичлэгэнд оруулна гэдэг бол хүмүүст бол сэжигтэй санагдсан. Тэгээд дараагийн нэг бүлэг асуудал нь юу вэ гэхээр Mr. Beast-ийг бол хууль бус суглааг бичлэгэн дээр маш олон удаа явуулсан гэж бол үтсэн байгаа. Тэгээд Америкийн Калифорнигийн хуулийн дээр нь одоо суглаа өөрөө явагдах нь бол 20-той байдаг. Тэгээд Mr. Beast лайваараа гар үсэг зурж мерчээ зарж байхдаа маш олон төрлийн тиймэрхүү суглаануудыг бол явуулсан гэж үзээд байгаа. Тэгээд Mr. Beast ч өөрөө шоколадны үйлдвэртэй шүү дээ. Тэгээд тэр шоколадны үйлдвэр дотроо Willy Wonka дээр гардаг шиг юм нэг суглаа хийгээ тэр дундаас астан шалгаруулсан. Тэр нь бас ерөөдөө 20-той бааш таарсан. YouTube дээрээсээ бол ийм бичлэгээ устгасан. Дээшээ бас яг бүр деталь орох юм бол нэлээд юм болно. Ерөөдөө л жоох юм хуулиар зөвшөөрөөгүй тийм суглаануудыг л хүүхдүүд ерөөдөө ингээ божинуулсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ яг одоо энэ асуудал гараад байгаа яг энэ одоогийн цаг мөч Mr. Beast-ийн хувьд бол хамгийн л байж болох муу цаг мөчнөөс яад вэ гэхээр та Amazon-ыг мэдэх бах. Amazon Prime гэдэг Netflix шиг тийм видео үйлчлэг өгдөг штэ. Тэгээ тэр үйлчлэгэн дээр уг нь бол Beast Game гэдэг Squid Game шиг тэгсэн мөртлөө бүр мянган хүний хооронд нь өрсөлдүүлээд хойцсон $5 сая авах ийм том төсөл уг нь бол явж исэн. Гэтэ одоо явж байгаа. Тэгэд энэ бүх түрүүний ярьсан асуудлууд хэрвээ хүндрээд бүр дахиад сериосны болох юм бол энэ том ажил нь бол нурна мянган хүн $5 сая төлөө түүхэнд байгаагүй уг нь том юм хийх гээл байгаа юм хөөхий. Гэхдээ энэ ажил нь ч гэсэн аюу их хил ам дагуулж илээ 1000 оролцогч гэсэн мөртлөө 2000 оролцогч авчираад тэгээд ингээд хоолунд аюу муутай зохион байгуулалт амар муу болсон гэд аюу олон хүн эмнэлэгт хүргэсэн хоолны гачигдлаас болоод аюу олон өвчин туссан гэсэн бас хил ам явж исэн. Тэгээд ер нь сүүлийн үед бол Mr. Beast-ийг бол хүмүүс нэлээл сериосны канселт гадаг. Тэгээд нөгөө асуудлуудыг ихлүүлсэн хоёр бичлэгийн сүүлийн бичлэг дээр нь бол одоо энэ залуу ажилтдаг байсан байгаа. Тэгээд нэг челленжд нь орсон чинь бас нэлээл бүр эвгүй юм яриадсан. Шүн одоо унтахт нь хүртэл гэрлийн унтраахгүй амар хуурц гэрлэр байнга ингээд 100 хоног ингээд тусгаад айгүй тийм хэцүү орчинд байлсдаг. Тэрэндээ айгүй ингээд сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд хохироод тэгээ одоо хүртэл ингээд асуудалтай явж байгаа бол ярьсан айгүй урт яриа байгаа. Тэгээ ер нь яг нэггүй бас бүгдийг ярина гэвэл хэдүүлээ олон цаг болно. Ерөөдөө яагаад хүмүүс буугнаад байгаа хэдүүлээ ярьла. Миний хувьд бол зарим нь бол сүртэй шít гэсэн зүйлс байна. Зарим нь бол яалчгүй сериосны зүйлс байна. Тэгээ хүн болгон өөртөө сэтгэлийг дор бичээрэй. Миний яриаггүй үлдсэн зүйлсээ бол доор бас бичиж болно. Тэгээд хүн болгон лайк дарж эртээ бүртгүүлээрэй. Тэгээд дараа амцгаар уулзтлаа. Түр баяртай guys.